За одоо та бол Монгол улсын зөвлөх инженер хүн тийм ээ. Төр засагт байгаа хүмүүс мэрэгжилтнүүдийнхээ, инженерүүдийнхээ, зөвлөхүүдийнхээ үгийг хэр сонсож энэ хийж байгаа том төсөл ажлууд дээр тусгадаг юм бэ? Одоо чинь Монголын уул уурхай үндэсний ассоциациас одоо гарч байгаа тэр бодлого, судалгаа, шинжилгээний материалуудыг хэр хүлээж авч, хэр танилцаж хэрэгжилтэндээ тусгадаг юм ер нь. За ер нь нэг их тийм одоо сэтгэл ханамжтай биш. Ер нь ингээд ажиглаад байхад манай одоо энэ сайд дарга нарын зөвлөхүүд гээд хүмүүс байх юм аа. Орон тооныч байна, орон тооны бусч байх шиг байна. Ажиглаад байхад тэр ер нь нэг тийм тухайн салбарыг одоо 10 хуруушгээ мэддэг тийм хүн харагдахгүй байгаа. Ямар ч юм бүүмэд одоо тэр хизээ тэр уул уурхай мэрэгжил эзэмшсэн хүн юм мэдэхгүй мань мэт одоо би бол энэ салбарт 44 жил ажиллаж байна. Миний л огт зүс царай хараагүй хүмүүс л манай одоо сайдын ч юм уу манай ерөнхий сайд зөвлөгөө өгж байгаа. Уул уурхайн чиглэлээр. Тэгээ тэр хаана хизээ сураад юу мэддэг болчихсон улсууд авчдгийн яаж яваад авчдгийг би бодохдоо нөгөө цүнх баригч нар л зөвлөхөлчдөг юм болов уу гэж бодлоо. Талах барьж чаддгүй хүн хэрхэн талах барих тухай заана гэдэг чинь боломжгүй болох асуудал л та. Хонь хариулахыг мэддгүй хүн хонь яаж хариулахыг хөдөөж хон сайдд яаж зааж чадахгүй шүү дээ.